За бүгдээрээ өмнө нь гурвалжныг түүний талуудын уртаар нь адил талд, адил хажууд, элдв талд гэж гурван ангилдаг тухай үзсэн. Хэрвээ гурвалжны аль ч хоёр тал нь тэнцүү биш бол түүнийг элдв талд гурвалжин гэдэг. За жишээлх юм бол энэ талын урт энэ талын урттай тэнцүү биш, мөн эдгээрийн аль нь ч энэ талтай тэнцүү биш урттай гэв. Тэгвэл энэ гурвалжна нь элдв талд гурвалжин болно. Үүгээр бид өмнөхөөс сэргийн давтлаа. За хэрвээ гурвалжны ядаж хоёр тал нь тэнцүү бол жишээ нь энэ талтай тэнцүү урттай байг, эдгээрийг ижил урттай гэсэн тэмдэглэгээ хий. За тэгвэл энэ гурвалжин нь адил хажууд гурвалжин болно. Харин гурвалжны бүх талууд тэнцүү урттай, өөрөөр хэлбэл гурван талынх нь урт тэнцүү бол түүнийг адил талд гурвалжин гэнэ. За мөн энэ нь адил хажууд гурвалжин болно. Учир нь адил хажууд гурвалжин гэж ядаж хоёр тал нь тэнцүү гурвалжныг хэлдэг шүү дээ. Тэгэхээр үүний ядаж хоёр тал нь тэнцүү байж чадна. За бүр гурван тал нь ч тэнцүү. За иймд энэ бол адил талд бөгөөд адил хажууд гурвалжин. За харин энэ гурвалжны хувьд гурав дахь тал нь нөгөө хоёроос ялгаатай урттай тул адил хажууд л гурвалжин болно. Харин адил талд гурвалжин болж чадахгүй. Ингээд бүгдээрээ өмнө үзснээ сэргийн саналаа. За одоо харин энэ видеогоор хийх гэж байгаа зүйл бол хэрвээ гурвалжны талуудынх нь уртыг өгдөөгүй бөгөөд зөвхөн өнцөг нь мэдэгдэж байвал яах вэ гэдэг асуудал. Жишээ нь бидэнд нэг гурвалж өгөгдсөн байг. За нэг иймэрхүү гурвалжин. Түүний зарим нэг өнцөг нь өгөгдсөн байж л дээ. За жишээлх юм бол энэ өнцөг нь 40 градус, харин энэ өнцөг нь 50 градус байг. Тэгвэл эдгээрийг ашиглан энэ гурвалжин элдв талтуу, адил талтуу, адил хажуудуу гэдгийг ангилж өрнө чадах болов. За тэгэхээр хэрвээ гурвалжны хоёр дотоод өнцөг мэдэгдэж байх юм бол гурав дахь өнцгийг олж олно. Учир нь гурвалжны дотоод өнцгүүдийн нийлбэр 180 градус байдаг шүү дээ. Энэ нь 40 градус, энэ нь 50 градус, нийлбэр нь 90 градус болно. Тэгээд үүнийг нэмбэл 180 градус болох ёстой. Тэгэхээр энэ нь 90 градус болж таарна. Иймд бид үүнийг тэгшүнцэг гэж тэмдэглэж болно. За гурвалжны бүх дотоод өнцгүүд ялгаатай байна гэдэг нь түүний бүх талууд мөн ялгаатай урттай байна гэсэн үг. Тодорхойлбол хэрвээ энэ өнцөг илүү том болвол энэ талын урт их байна гэсэн үг. Хэрвээ энэ өнцөг ихсэх юм уу багасвал энэ талын урт харгалзан ихсэх юм уу багасна. За мөн энэ өнцөг ихсэх юм уу багасвал энэ талын урт ч ихсэх юм уу багасна гэсэн үг. За иймд хэрв гурвалж нь ялгаатай гурван өнцөгтэй гэдгийг мэдэх юм бол гурван талын урт ялгаатай байна гэсэн үг. За тэгэхээр өгөгдсөн өнцгүүдээ ашиглавал бид ялгаатай гурван өнцөгтэй байгаа учраас энэ нь элдв талд гурвалжин байна гэж хэлж чадхаар боллоо. За дахин хоёр жишээ авч үзье. За нэг сонирхолтой тохиолдлыг авч үзье л дээ. Өгөгдсөн гурвалжны энэ өнцөг нь 70 градус байг. За харин энэ өнцөг нь 40 градус байг. За энэ өгөгдсөн мэдээлэл дээр тулгуурлан энэ ямар төрлийн гурвалжин бэ? Үүнийг юу н хийж чадах уу? Тэгэхээр бид өмнөхтэй адил санаа ашиглана. Дотоод өнцгүүдийнх нь нийлбэр 180 градус байх ёстой шүү дээ. 70 дээр нэмэх нь 40 тэнцүү, 110, 110 дээр хэдийг нэмбэл 180 гарах вэ? Тэгэхээр 70 байж таарах нь л дээ. Иймд энэ өнцөг 70 градус юм байна. За ингээд энэ гурвалжны хоёр өнцөг нь тэнцүү болж байна. Энэ талаар дүгнэлт хийвэл энэ өнцгийн хэмжээ том уу жижиг үү гэдэгт үндэслэн энэ талын уртыг тодорхойлно. Харин энэ өнцгийн хэмжээ хэр том жижиг вэ гэдгээс хамааран энэ талын уртыг тодорхойлох гэж байна. За тэгэхээр энэ хоёр өнцөг нь тэнцүү буюу ижил хэмжээтэй учраас тэдгээрийн эсрэг талууд нь тэнцүү урттай болно. Тэгэхээр энэ тал нь үүнтэй тэнцүү байна гэсэн үг. За ингээд анх өгөгдсөн мэдээллийг ашиглаад энэ хоёр өнцөг тэнцүү гэдгийг харуулж байгаа учраас энэ гурвалж нь адил хажууд гурвалж юм гэдгийг хэлж болохоор боллоо. За одоо 3 дахь жишээг авч үзье. За ямар хуу жишээ байх вэ гэдгийг бараг таамаглаж байгаа ах тийм ээ. Энэ өнцөг за 60 градус. За энэ өнцөг 60 градус хэмжээтэйг. Тэгвэл энэ гурвалжин ямар гурвалжин байх вэ? Тэгэхээр энэ 60 мөн энэ 60 бол энэ гурвын нийлбэр 180 байхын тулд энэ өнцөг бас 60 градус байх ёстой. Гурвалжны бүх өнцөг нь тэнцүү байна гэдг нь түүний бүх талууд тэнцүү гэсэн үг. Иймд энэ гурвалжин нь адил талд гурвалж юм. Өмнө нь би адил талд гурвалжин нь адил хажууд гурвалжны нэг тухайн тохиолдол гэдгийг хэлж байсан. Учир нь гурвалжны ядаж хоёр өнцөг нь буюу ядаж хоёр тал нь тэнцүү бол адил хажууд гурвалжин гэдэг. За энэ гурвалжны хувьд бүгд тэнцүү байгаа. Энэ бол адил талд гурвалжин.